Сайн байцгаана уу хүүхдүүдээ. ТВ усгийн бацтгэл хичээлээ орё. Монгол улсын нийслэл бол Улаанбаатар хот. Үгийн төгсгөлд ТВ усг сонсогдож байна. Дармал том Т. Дармал жижиг Т. Бичмэл жижиг Т. Бичмэл том Т. ТВ усгээ бичмлэр хэрхэн бичдгийг сайн хараарай. 1 2 3 Үзэг салгалгүй бичийн 1 2 3 ТВ усгээ бичмлэр хэрхэн томор бичдгийг хараарай. 1 2 3 4 Бичгтээ налуу шугамаа маш сайн анхаараарай. Үзэг салгалаа. Т усгээ богино урт хос гişгээрээ амьлуулан харьцуулан уншъя. Та Тэ Ти Та Ту Туй Сурагчигтайгаа ажиллая. Сурагчийнхээ 88 дахь хувцсыг гаргаж ирээрэй. Хот. Үгийн төгсгөлд ТВ усг сонсогдож байна. Дармал том Т. Дармал жижиг Т. Т усг маань дэлгэж тавьсан дээлтэй тустай харагдаж байна. Бичмэл жижиг Т. Бичмэл том Т. Т усг маань дээшээ гараад ирээж дэргэдэн нэр зогсоож нийлээд сайхан найзлын нэгэн үе болъё гэж А усг эгш үсгнүүдийг урьж байна. Бүгдээрээ үеэ уншъя. Ат, ут. Зургийг сайн ажиглаарай. 1 нас хүрээгүй тэмээний төлийг ботоко гэдэг. 5-аас дээш жил насалсан эр тэмээг ат гэдэг байна. Бичмэл жижиг Т. Бичмэл том Т. За бүгдээрээ өтгөн гэдэг үгээр холбоо өгүүлсэн уншъя. Унснаа шараар будаарай. Өтгөн тараг. Өтгөн сүү. Дөрвөлжин нүдний оронд А усг бичээд отгон гэдэг үгийг үүсгэе. Отгон гэдэг үгтэйгээ холбоо өгүүлсэн уншъя. Унсан үгээ ногоонгээр будаарай. Отгон охин. Айлын отгон охин. Отгон хүү. Айлын отгон хүү. Отгон хүүхэд. Айлын отгон хүүхэд. Отгон хот. Хамгийн сүүлд баригдсан хотыг хэлдэг байна. Дагаад уншаарай. Бат бэх. Ойр дөт. Урт үст. Өт хорхой. Хит хутга. Овт үнэг. Хунт нуур. Алт мөнгө. Аймаг хот. Бүгдээрээ холбоо өгөхөө утгыг ээж автайгаа ярилцаарай. Сурагчийнхээ 89 дугаар хувцсыг уншъя. Урт ба богино гişгээрээ Т усгээ амьлуулан дахин уншъя. Та Тэ
태, 티, 티, 타, 타, 토, 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 투, 투. үг уншия. Тараг. Үгээ холбоогуулсан уншия. Тараг, сүү. Тэрэг. Наа, тэрэг. Торго, торого, дурдан. Таавар, тээвэр. Туувар, түүвэр. Тоолуур, туулуур. Үгийнхээ утгыг ярилцаарай. Тогос, гутал гэдэг үгнүүдийг үгийн сүлжээнд байрлуулан бичээ. Тогос гэдэг үгийг хөндлөн шугамд байрлууллаа. Үгийн дунд г үсэг. Тэгвэл гутал гэдэг маань г-гээр эхэлж байгаа учраас босоо шугамд байрлуулан бичиж болж байна. Тэгвэл гутал гэдгийг хөндлөн шугамд байрлуулъя. Үгийн дунд т үсэг байна. Тогос маань т үсгээр эхэлж байгаа учраас босоо шугамд байрлан бичиж болж байна. Тимээ, ботго. Тимээ гэдэг үгийг хөндлөн шугамд байрлууллаа. Үгийн дунд им үсэг байна. Гэтэл ботго гэдэг үг маань б үсгээр эхэлж байгаа учраас босоо шугамд байрлуулж болохгүй нэ. Тэгвэл ботго гэдэг үгийг хөндлөн шугамд байрлуулъя. Үгийн дунд т үсэг бичигдэж байна. Тимээ гэдэг үг маань т үсгээр эхэлж байгаа учраас босоо шугамд байрлан бичиж болж байна. Бичмэл үгийг уншия. Таавар. Холбоог болгон уншия. Таавар, таах. Эдгээр үгсийг маш сайн ажиглаарай. Сайн сонсоорой. Д үсэг маань зөөлөн дуудагдаж хэлэгддэг бол т үсэг маань хүчтэй чанга дуудагддаг. Харьцуулан уншия. Дуу, туу, дүү, түү. Дарга, тарга. Дорго, торго. Дуурай, туурай. Дээвэр, тээвэр. Дараах ихийг уншаад та бодоорой. Жишээлбэл 5 дээр тгийг нэмбэл хэд гарах вэ? Ямар ч тоон дээр тгийг нэмэхэд тэр тоо өөрөө гардаг учраас 5 гарна. 5-аас хэдийг хасвал тэг гарах вэ? Ямар ч тооноос өөрийг нь хасахад тэр тоо тэг гардаг учраас 5-аас 5-ыг хасахад тэг гарна. Сурах хүчийнхээ 9-р хуудсыг нэгээрэй. Ямар дэлгэрийн зураг байна вэ? Зуртай 3 тоорой гэдэг дэлгэр байна. 3 тоорой. Сонсъё. Эрдүрдийн цагт ах トゥ 3 тоорой амьдардаг байжээ. 3 адилхан инээдтэй ягаахан мушгирсан сүултээ яаж. Тооройнуудын нэрийг нип нип, нууп нууп, наап наап гэдэг байжээ. Тэгээд зунжинга өвсөн дээр өнхрөлдөн наранд биеэн ээж хэвддэг байв. Гэвч хүйтэн намар хүрээдэрлээ. Одоо өвлийн тухай бодох цаг болсон байна. Дулаахан байшин бариад бүгдээрээ тэндээ хамтдаа амьдрий гэж наап наап хэлэв. Тэгтэл үгүй шүү гэж нип нип, нууп нууп хоёр уурлаа. Өвөл болтол хаач байсан юм? Амжин штэ гэхт нь хүсснээрээ л болдоо. Тэгвэл би өөртөө байшин барьж эхэллээ гэж наап наап тэдэнд хэлжгэн. Харин нип нип, нууп нууп хоёр урдийн адил эрхлэлд нь наацаар л байлаа. Ингээд замын хажуугийн том усан шалбааг хөлдөж эхлэхэд ах トゥ хоёр ажилдаан оржээ. Нууп нууп өөртөө сүрлээр хурдхан шиг байшин барьчихав. Нип нип ч бас өөртөө байшин барихаар шийдэж гин.
сүрлээр биш харин мөчрөөр. Орой гэхэд байшингууд нь бэлэн болчихсон байлаа. Наап дээр очицгоё гэж нууп санал гаргав. Түүний барьсан байшин ямар болсон бол их сонирхолтой байна. Харин наап яаралгүйгээр чулуугаар бат бөх найдвартай байшин барьсан байлаа. Тэр чоныг оруулахгүй тулд замг нь төгжээтэй хүнд хаалга хийсэн байлаа. Тэрнийг чонноос хичнээн их айдгийг хараач гэж нип хэлээд ах トゥ хоёр нь шоолон хөхрөлдөж гин. Тэд маш их чимээ шууган гарсан тул нарс модон доор унтаж байсан өлсгөлн чон сэрчгчээ. Энд ямар гэчин чон байх вэ гэж гахаан тоороонод хөгжилдөж байснаа шүдээ ярзаалган амаа ангайсан жинхэнэ амьд чонтой тулгарав. Тоороонууд айрсандаа чарлан зүхтлаа. Нип өөрийнхөө сүрлэн байшинд төрүүлэн гүйж ороод хаалгаа хаав. Алив хаалгаа нэ гэж чон архирлаа. Нээхгүй гэж нип хорхирж гин. Тэгэхээр нь чон хамаг хүчээр пүү гэд үлээч гэж гин. Дээврийнхэн сүрэл хууларч ханан чичирч эхэллээ. Тэгээд байшин нь нурчхаж гин. Харин нип зугтаан нуупын байшинд хурж ирээд тэгээд ах トゥ хоёр хаалгаа төгжвэ. Чон тоороонуудыг заялтахаар шийдэж тэр хоньны арьс нөмрөөд хаалгыг нь аяархан тогшвоо. Хэн бэ гэж айсан тоороонууд айгаагүй дүр эсгэв. Оо би хөөрхий жижигхэн хонь байна. Би төөрчлөө намайг хонуулаач гэж чон гянан хэлв. Үнэмшсэн тоороонууд хаалгаа жоохон нээтэл аимшигтай шүдтэй том амыг олж харлаа. Ах トゥ хоёр хаалгаа арэ гэж хааж амжив. Чон маш их уурлан пүү гэд үлээж эхэллээ. Байшин ганхаж байснаа нурчхаж гинэ. Тоороонууд наапын байшин руу гүйцгээлээ. Наап тэднийг байшиндаа оруулаад хаалгаа замгэн цоожоор төгжөв. Чон хаалгыг тогшов. Тэгтэн наап тайвнаар хэмбэ гэж асуухад одоохон хаалгаа нэ гэж чон бүдүүлгээр барихрав. Үгүй шүү. Гэхдээ чон хаалгыг хүчтэй сэгсэж эхлэв. Хаалга нэгцэнгүй. Чон агаарыг томоо гихчин сороод үлээв. Гэвч байшин байрнаасаа хөдөлсөн ч үгүй. Чон дээвэр дээрх том янданг нь гинт олж хараад аахаа гэж баярлаад мөлхөн орлоо. Гэвч ухаантай наап ус уцалгаж байсан тогооныхоо тагийг нь авчхав. Яндан цэвэрлэгч шиг хар өнгөтэй чон буцалж буй усанд шууд унчхаж гин. Түлэгдсэн чон зэрлэгээр уйлан дээвэр дээр буцаж гараад тэндээсээ өнхрөн буугаад зугтаж гинэ. 3 тоорой санаамууд чоныг ийхүү хашраагаад эвтээ найртай амьдарч амар сайхандаа жаргаж гин. Үлгэрт юуны тухай гарсан бэ? Зүйтэй. 3 тоорой зунжингаа наранд хэвтээд өвсөн дээр тоглоод өнгөрүүлжээ. Гэтэл хүйтэн намар үрээд ирчихв. Тэд сүрлэн байшин, тоосгон байшин, модон байшин хийцгээжээ. Хэдэн байшин үлдсэн бэлээ хүртүүдээ? Яагаад? Ганцхан байшин үлдсэн. Сүрлэн байшин, модон байшин хоёр маань бат бөх биш учраас маш амархан эвдэрсэн. Харин тоосгон байшин маш бат бөх байсан учраас ганцаараа үлдсэн. Үлгэрээс юу ойлгож ухаарснаа ээж автайгаа ярилцаарай. Дагаад уншаарай. Тар, таар, тайр.
тор, тоор, тойр, тул, туул, туйл, том, тойм. Үг маань үеэс бүтдэг. Тоон гэдэг үг нэг үеэс бүтсэн. Таавар гэдэг үг хоёр үеэс бүтсэн. Тэгвэл тоон, таавар гэсэн хоёр үг нийлээд холбоо үг үүсгэсэн. Холбоо үгнээс маань өгүүлбэр бүтдэг. За бүгдээрээ тоон, таавар гэдэг холбоогоороо өгүүлбэр зохион уншийе. Тэд тоон, таавар таалаа. Хүн, тээвэр, хатуу, ааруул, төөлүүр, хорхой гэсэн холбоо үгнүүдээр өгүүлбэр зохион аав ээжтэйгээ бичцгээгээрэй. Зурагт юуны зураг харагдаж байна? Зүйтэй. Тагтаа. Багш нь та нарт тагтааны тухай бяцхан мэдээлэл өгье. Тагтаа сэргэлэн амьдардаг модон дүүрээ засаад 2 цагаан өндөг гаргадаг. Их тагтаа өндгөө 17-оос 19 хоног дарсны дараа өндөг нь хагарч ангайхаа гарч ирдэг. Тагтаа ургамал ногоо, үр тариа, жимсээр хоололдгоо. Тагтааны тухай шүлэг дуу байдгийг ээж автайгаа хамтран хайж сонсоорой. Тагтаа, тагтаа хөөрхөн, тагтаа номхон, дандаа олуулаа, дандаа тайван. Шүлгийн утгыг ярилцаарай. Тагтааг инг тайвны бэлэг тэмдэг гэдэг шүү. Сонсоорой, дагаад уншаарай. Тар, таар, тайр, тор, тоор, тойр, тул, туул, туйл. Харьцуулан уншъя. Уд, ут, өд, өт, дуу, туу. Тан, тан, таан. Тэн, тэн, тэн. Тун, тун, туун. Дүү, түү. Дээвэр, тээвэр. Дуурай, туурай. Дагаад уншаарай. Хээр, тал, түл, мал, инг, тайван, таван, хошуу, мал, тал, нутаг, тоогоос, шувуу, тоослог, сүү, тарга, тэвээр. Холбоогнуудыг уншлаа. Тоо, тоолох, таавар, таах, мал, туух, тэмээ, ослох, тоошлой, түүх, тэмээ, тиших, шатар, нүүх, туг, хийсэх. Унсан холбоогнуудынхаа утгыг эцэг эхтэйгээ хамтран ярилцаарай. Эхийг хамтран уншицгаая. Тэмээ. Тэмээ таван хошуу малын нэг. Манай улс олон тэмээтэй. Тэмээний ноос дулаан. Тэмээний ноосоор оймс ороолт нэхэв. Тэмээний эрийг буур, эмийг инг, төлийг ботго гэдэг. Тэмээний сүү тослог ихтэй. Энэ атан тэмээ. Атан тэмээ эр тэмээ. Атан тэмээ сүрлэг том. Унсан гэхийнхээ утга эцэг эхтэйгээ ярилцаарай.
Үгсийг уншаад үснэгтээс олъё. Ажиглаарай. Ном, тагтаа, тойр, том, тоонууд, тэмээ, шат. Багштайгаа хамтран олцгоё. Ном, тагтаа, тойр, том, тоонууд, тэмээ, шат. Үгсийг уншаарай. Өгүүлбэрийг нөхөж уншъя. Таавар, төл, тоо, шатарт. Ах малаа услав. Ямар малаа усалсан бэлээ? Зүйтэй. Төл малаа услав. Туул, төрөө, 2, 5. Юу таасан бол? Зүйтэй. Таавар, 5. Аав дуртай. Юунд дуртай бол? Шатарт дуртай. Төвшин тоолох дуртай. Юу тоолох дуртай юм бол? Тоо тоолох дуртай. Уншаарай, нүдлэн цээжлээрэй. Төрийн хэлхээ эрдэм, төрлийн хэлхээ аав ээж. Дэлдэн туулай дэгдээд ирлээ. Томоо луванг тожигнтол мэрлээ. Идэвхтэй суралцаж байгаа хүүхдүүдтэй баярлалаа. Амжилт хүүхдүүдээ.